Өнөө үед ердөө нэг аяга сүйтэй цай хүний амь насанд хүрнэ гэдэг үнэхээр аимшигтай хэрэг юм. 2023 оны 5 дугаар сарын 18-нд Хятадын Янжоу хотын худалдааны төвд болсон энэхүү явдал тухайн үедээ олон хүнийг айдас давтуулж байлаа. 23 настай залуу эмэгтэй ердөө нэг аяга сүйтэй цайнаас олж амиа алдсан харамсалтай хэрэг гарав. Энэ хэрэг олон нийтийн бухимдал гунгийг зэрэг төрүүлсэн бөгөөд охин ягаад энэхүү сэтгэл гутралд орсон түүний ард ямар их зовлон шаналл нугдаж байсан нь олон хүмүүсийг энэ хэрэгт анхаарал хандуулахад хүргэсэн. Бидний дунд хэн нь хэдхэн төгрөгийн төлөө шаналж зовж байгаагүй гэж хэн нь хайртай хүнтэйгээ санал зөрөлдөж маргалдаж байгаагүй. Гэвч ийм өчүүхэн мэд асуудлууд эцэстээ томорч хэн нэгнийг үхлийн хаалга татахад хүргэж байна. Үнэн хэрэгтээ залуу үеийнхэн амьдралаас хэтэрхий их зүйл амсаж зүрх сэтгэлд нь чимээгүйн гомдол, айдас, гарцгүй мэд цөхрлөө цугларч нэг л өдөр томорч тесрэх бөмбөг мэд дэлбэрдэг. Тэр мөчид жижиг мэд харагдаж байсан бүх зүйл үнэндээ амьдралыг туйлдуулсан үндэс байсныг л ухаардаг байна. Янжоу хотын нэгэн худалдааны төвд үдээс хойш олонний хөл хөдөлгөөнд дарагдах мөчид гинэд нэгэн чанга дуугарч олон хүний анхаарлыг өөртөө татав. 23 настай Линье 3 дугаар давхраас үсэрсэн байв. Түүний барын хээтэй цамц харунд газар унах мөчид нэгэн эмгэлтэй явд болсныг хүмүүс ойлгов. Үсрэх үед нь өмсөж явсан пүүз нь хөлнөөс нь мултарч гар утасны дэлгэцэн дээр нь илгээж амжаагүй зурвас үлдсэн байлаа. Энэ хэргийг нүдээр харсан нэгэн гэрч түүнийг загварын сэтгүүл дээр гардаг охин байсан хэмээн дүрсэлсэн нь бий. Гэвч түүний амьдрал сүйтэй цайнаас болж эмгэнэлтэйгээр төгссөн. Линье бискви 22 юаны үнэтэй Чаян Юсэ брендийн сүйтэй цайг унгаж зүтгэж харин найз залуу нь 10 юаны үнэтэй цайг илүү хэмнэлттэй сонголт хэмээн үзсэн байна. Маргаан ширүүсээр хэрвээ авч өгөхгүй бол би үсрэн шүү гэх сүрдүүлэг болон хувирсан ч хажуугаар өнгөрч явсан хүмүүс үнийг жирийн хосуудын ээлжид хэрүүлгэж бодсон гэж. Харин хамгаалтын ажилтан хяналтын камерын бичлэгийг шалгасны дараа нөхцөл байдалд хичнээн эмзэг байсныг ойлгожээ. Линье үсрэхээс өмнө гар утсаа дахин гүйлгэж хашлаг даван үсрэхээс өмнө дэлгүүрийн сагсандаа төлөөгүй тансаг загварын даашин цээсэн байж. Тэр үед харин найз залуу нь доош харан орон сууцны зээлийн эргэн төлөлтийн хугацаагаа тооцоолж байлаа. Сэтгэл судлаачдын үзэж буйгаар энэ эмгэнэлт хэрэг нь өнөө үеийн залуусын сэтгэл зүйн гүнзгий хямралын нэгэн жижигхэн тусгал гэлээ. Линьегийн олон нийтийн сүлжээнд оруулсан мэдээлэлээс харахад тэрээр оюутны зээлийн өрөө төлөхийн тулд нэгэн зэрэг 3 ажил хийдэг байсан ч хувцсны шүүгэн шошгооч аваагүй цахим орчны алд ортнуудын өмсдөг тансаг эдлэлээр дүүрэн байж. Энэ гоёмсог ядуурл хэмээн нэрлэгдсэн амьдралын хэм маяг нь үнэндээ өөрийн үнэлэмжийг дорд үзэх төвшүүрийн тусгал. Линье өсөрхөөс өмнө өвдөлтгүй үхлийн аргууд гэж хайж интернетийн хайлтын түүх нь ажлын газрын сэтгэл зүйн дарамт болон өр төлбөрийн дарамтын мессежүүдээр дүүрэн байж. Энэ нь нэгэн харгас үнэн илчилж байна. Түүнд жинхэнэ ачаа болсон зүйл нь сүйтэй цай биш, харин удаа хугацааны турш хоримтлагдсан сэтгэл зүйн дарамт өр төлбөрийн хүнд ачаа байсан бөгөөд тэрэн тодорхой нөхцөл байдалд гэнэт тесрэг гарчээ. Нэгэн сэтгэл судлаач хэлэхдээ орчин үеийн залуусын гадаад үзэмж нь бүрэн бүтэн мэт боловч хаа нэгтээ ямар нэг сэтгэл зүйн бөглөрл үүссэн байвал тэр дорой дэлбэрэлтийн их усүр болдог гэж. Энэхүү хэрэг нь нийгмийн үнэт зүйлс хэмээн нэрлэгддэг ойлголтод том цохилт болжээ. Сүйтэй цайны үнийн зөрчил маргаан хүүсийн маргаан болон хувирч материаллык зүйлсийн төлөө өөрсдөө хорох ёстой юу гэсэн хэлэлцүүлэг сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг хөндөх томоохон суурь болжээ. Линьегийн эмгэнэлт хэрэг Хятадын олон нийтийн дунд гүн сэтгэл хөдлөл өрөвдөг сэтгэл ухаарлыг төрүүлсэн бөгөөд энэ нь сүйтэй цайны үнийн маргаанаас үүдэлтэй мэт харагдах боловч үнэн хэрэгтээ залуусын сэтгэл зүйн дарамт хэрэглээний соёлын нөлөө амьдралын дарамт зэрэг олон хүчин зүйлийн нийлбэр байлаа. Хятадын захим сүлжээнүүд ялангуяа Weibo, Xiaohongshu зэрэг платформуд дээр энэ хэрэгтэй холбоотой хаштаг хэлэг зүйрлэг өрнөв. Олон хүн Линьегийн амьдралын нөхцөл байдал, сэтгэл зүйн дарамт, хэрэглээний соёлын нөлөө зэрэг асуудлыг хөндсөн байна. Хэрэглэгчид түүний олон нийтийн сүлжээнд оруулсан зургууд, бичвэрүүдийг хуваалцаж, түүний амьдралын хүнд нөхцөл байдлыг ойлгон өргөдөж буйгаа илэрхийлжээ. Мөн энэхүү хэрэг нь Хятадын залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийн асуудлыг дахин анхаарлын төвд авчирсан.
Сүүлийн жилүүдэд сэтгэл зүйн дарамт, сэтгэл готрал, төгшүүр зэрэг асуудлууд залуусын дунд нэмэгдэж байгаа талаар судалгаанууд байнга гарч байсан бөгөөд энэ хэрэг нь тэдгээр асуудлуудын бодит илрэл болсон юм. Люньегийн хэрэг нь хэрэглээний соёл ялангуяа залуусын дунд түгээмэл болсон гоёмсог ядуурлах их үзэгдлийг шүүмжлэхэд хүргэв. Энэ нь хүмүүс өөрсдийн бодит санхүүгийн боломжийг давсан хэрэглээг эрхэмлэж нийгмийн хүлээлтэнд нийцхийг хичээдэг үзэгдэл юм. Энэхүү эмгэнэлт хэрэг нь олон нийтийн сэтгэл зүйн эрүүл мэнд, хэрэглээний соёл, амьдралын дарамт зэрэг асуудлуудыг дахин эргцүүлэн бодоход хүргэв. Мөн залуусын сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих, хэрэглээний соёлын нөлөөг бууруулах, амьдралын боловсролыг сайжруулах талаар нийгмийн бүх түвшинд анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна. Хоёр дахь хэрэг 20 настай энэтхэг оюутан Сингапур онгоцны үйлчлэгчийг хүчинтгэхийг завдсан хэрэг. 2025 оны 2 дугаар сарын 28-нд Австралийн Перт хотоос Сингапур руу чиглэсэн Singapore Airlines компани нислэгийн үеэр 20 настай энэтхэгийн иргэн Ражат онгоцны үйлчлэгч эмэгтэйг бэлгийн дарамтанд оруулсан хэрэг гарсан байна. Ражат онгоцны ариун цэврийн өрөөний ойролцоо 28 настай Сингапурын үйлчлэгч эмэгтэйг хүчинтгэх гэж завджээ. Хүчирхийлэл үйлдэх орлого хийсэн боловч зорчигчид онгоцны багийнхан таслан зогсоож чадав. Онгоц чангийн нисэх буудалд газардах үед Ражатыг Сингапурын цагдаа нар баривчилж бэлгийн хүчирхийлэл үйлдэх орлого хийсэн хэмээн буруутган шалгаж эхэлв. Энэхүү хэрэг нь нислэгийн аюулгүй байдлын сул талуудыг илчилсэн төдийгүй Сингапурын хууль шүүх дэлхийн нийтийн анхаарлыг татсан юм. Сингапурын цагдаа нарын ил болгосон дэлгэрэнгүй мэдээллээр уг хэрэг нислэгийн үеэр гарсан. Тухайн үед онгоцны үйлчлэгч эмэгтэй зорчигчийн ариун цэврийг өрөөлөө явж байсан бөгөөд газар салхидаг унсан байхыг хараад доош тонгон авчээ. Гэтэл Ражат гинэт хойноос нь ойртон ирж үйлчлэгчийг ариун цэврийн өрөөнд шахан оруулахыг оролдсон байна. Үйлчлэгч эмэгтэй эсэргүүцэж тусламж дуудан орилоход дамжин өнгөрж явсан нэгэн зорчигч түүний дууг сонсоод гүйн ирж ариун цэврийн өрөөний хаалгыг татан үйлчлэгчийг Ражатын гараас аварсан байна. Онгоцны багийнхан яаралтай ослын төлөвлөгөөг идэвхжүүлж Ражатыг барьжээ. Уг үйл явдал нислэгийн үеэр ариун цэврийн өрөөний ойролцоогоосон ба хяналтын камерын бичлэгээс бүх үйл явц ойролцоогоор 20 секунд болжээ. Гэрчийн мэдүүлэгт арын суудалд сууж явсан нэгэн эмэгтэй зорчигч Ражатыг үйл явдал гарахаас өмнө онгоцны үйлчлэгчтэй хэд хэдэн удаа харилцах гэж оролцсон тухай ярьсан байна. Үйлчлэгчээс нэмэлт ундаа хүсэх, замын чиглэл асуух зэрэгээр яриа өдөж байсан байна. Бүх үйл явдлын дараа онгоцны үйлчлэгч эмэгтэй сэтгэл санааны хямралд орж сэтгэл зүйн зөвлөгөө авах шаардлагатай болсон. Сингапурын агаарын тээврийн компани төлөөлөгч хэлэхдээ бид багийнхны мэрэгжлийн арга хэмжээнд бахархаж байна. Мөн хохирогчид бүрэн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна гэж. Харин Ражатын хэрэг хуульчдын анхаарлыг ихээр татсан бөгөөд Сингапурын хууль бэлгийн гэмт хэргийн хувьд хатуу чанга ханддаг нь дэлхийд даяар танигдсан. Сингапурын эрүүгийн хуулийн 376 дугаар зүйл зааснаар бэлгийн хүчирхийлэл үйлдэх орлого нь гүйцэд бэлгийн хүчирхийлэлтэй адил ноцтой бөгөөд хамгийн дээд ял нь 20 жил хоригдох ял бол хамгийн багадаа 12 удаа модон цохиураар цохиулж бие махбодын шийтгэл хүртдэг байна. Энэхүү бүхсийг нь банзаддаг шийтгэл үргэлж маргаан дагуулсаар ирсэн. Модон цохиураар тодорхой тоогоор ихэвчлэн өгзөг хэсэг рүү цохих хуулийн залттай шийтгэл. Энэ ялан Сингапур, Малай зэрэг зарим оронд хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мэргэжлийн эмчнэр ялыг хэрэгжүүлэх өмнө хоригдлын биеийн байдлыг шалгаж нүдүр бүрийн хүч 90 кг хүрэх ёстойг баталгаажуулдаг бөгөөд энэ нь хүний биед мөнхийн сориг үлдээдэг байна. Хэрв Ражатыг гин буруутай тооцвол шүүгч түүний гэмт хэргийн зорилго, арга хэрэгсэл, нийгэмд учруулсан хор хохирлыг цогцоор нь авч үзнэ. Ражатын өмгөөлөгч түүнийг цогтолттой байсан төдийгүй өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй гэсэн үндэслэлээр хөнгөн ял оноохыг оролцсон. Гэсэн ч Сингапурын хуульд архитект нь хариуцлагаас чөлөөлөх шалтгаан биш гэж тодорхой заасан байдаг. Ражатын өмгөөлөгчсийн хэлэхдээ Ражат Австральд суралцах хугацаанд сайн ажилласан бөгөөд шүүхээс торгууль ногдуулахыг хүсэж байна гэж. Энэхүү өмгөөлийн стратеги олон нийтийн дунд шүүмжлэл маргаан дэгдсэн байна. Ражатыг чангийн нисэх буудалд газардах үед баривчилж, ёс бус үйлдэлээр бусдын нэр төрийг гутаах гэмт хэрэгт буруутган шүүхэд шилжүүлсэн байна. 2025 оны 5 дугаар сарын 14-нд Ражат гин бурууга хүлээн зөвшөөрч 3-7 хоногийн хорих ялыг авсан. Мөн дээрээс нь бүксэн дээрээ 7 удаа банздуулах шийтгэл хүлээв. Энэ нь ч түүнд оноосон хамгийн бага ял байлаа. Энэхүү хэрэг нь агаарын тээврийн салбарт бэлгийн дарамт хүчирхийллийн асуудлыг дахин анхаарал тавьчирч нислэгийн багийн аюулгүй байдал, зорчигчдын хариуцлагын талаар олон нийтийн хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Энэ нэтгэх хүмүүсийн онгоцонд үйлдсэн өөр хэрэгүүдээс дурдвал
2025 оны 2 дугаар сард өөр нэг энэтхэг эрэхтэй Сингапурын агаарын тээврийн онгоцонд үйлчлэгчийг сэжиглэн доромжилсны улмаас 3-7 хоногийн хорих ял авч байсан. 2024 оны 11-р сард 73 настай энэтхэг эрэхтэй 4 үйлчлэгч эмэгтэйг доромжилсны улмаас 9 сарын хорих ялыг авчээ. Дэлхийн агаарын тээврийн салбарт гарч буй бэлгийн дарамтын тоо жил бүр 5,000-ыг холд авч өнгөрсөн 5 жилийн хугацаанд 40%-аар нэмэгдсэн байна. Энэ нь дэлхийн нийтийн эрен үед өөр соёлын үндэс зөртэй хүмүүс харилцахдаа харилцан хүндлэлээ хэрхэн хангах вэ гэдэг нэн тэргүүний шийдэх ёстой асуудал болж байгааг харуулж байна. Сингапурын агаарын тээврийн компани сөрөг үйлдэлтэй тэмцэх системээ сайжруулах болно гэдгээ мэдгдсэн. Үүнд үйлчлэгчдийн дөрвөн хувцсны материалд урагдашгүй давуу ашиглах, хоолны тэрэгнүүдийг тусгаарлах хаалт болгон өөрчлөх зэрэг арга хэмжээнүүд орж байна. Үүнтэй зэрэгцээд олон улсын агаарын тээврийн холбоо дэлхийн бүх агаарын тээврийн компаниудад бэлгийн дарамттай холбоотой мэдээллийг шуурхай авах, хохирогчдын дуу хоолойг сонсох зорилгоор ногоон сувгийг байгуулахыг уриалсан байна.